Сайн байцгаана уу? Өнөөдөр бид технологи шилжилтийн эрен үед амьдарч байна. Энэ нөхцөлд бид ажил амьдралдаа утасгүй хөвчийг ашиглаж байгаа ч гэсэн энэ нь бидний сонсголд нөлөөлж байгаа юм шиг танд санагдаж байсан уу? Тэгвэл энэ талаарх сонирхолтой нэгэн подкаст төвчлөлийг бид хүрэхээр бэлтгэлээ. Доктор Константин Станковик бол сонсгол алдагдах болон дотор чихний эмгэгийг онцлох эмчлэг чиглэлээр дэлхийд тэргүүлэгч мэс засалж эрдэмтэн юм а. Тэрээр өнөөдрийн байдлаар Стэнфордын их сургуулийн анагаах ухааны сургуулийн чих хамар хоолой толгой хүзүүний мэс заслын техникийг удирдан ажиллаж байна. Доктор Станковик Хорватаас Америк нэгдсэн улсад 17 настайдаа ирсэн. Массачусетсийн технологийн институтэд физик болон молекул биологийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Массачусетсийн технологийн институт ба Харвардын их сургуулийн яриа сонсголын биошинжлэх ухаан ба технологи чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан. Гэтэл сонсгол муудаснаас болж хөгшөрсөн тохиолдлууд байдаг байна. Яагад гэвэл сонсголт сайн үеийнхээ мэдээллийг сайн авч чадахгүйгаасаа болоод бидний тархины үйл ажиллагаас суларч цаашлаад хөгшөрч зөндөг байна. Эндрю Хюберманы подкастаар орсон доктор Станковикийн энэ талаар ярьсан яриаг хүрэхээр бэлтгэлээ. Сонсгол алдагдлын талаар бидэнд ярьж өгөөч. Бид үүнээс яаж сэргийлэх вэ? Сонсгол хэрхэн явагддаг талаар эхлээд томилон үзье. Дуу чимээ ирэхэд чихний сувгаар дамжин хэнгэрэн хальсыг чичиргэдэг. Энэ нь биеийн хамгийн жижиг яснууд болох алах, дүш, дөрөө ясыг хөдөлгөөнд оруулдаг. Эдгээр яснууд жижигснээр дотор чихэндх шингэнийг хөдөлгөж тэнд байдаг үсрэх эсүүдийг идэвхжүүлдэг. Эдгээр эсүүд нь механик зочирлыг захилгаан дохио болгон хувиргаж, сонсголын мэдрэлээр дамжуулан тархи руу илгээдэг. Сонсох эрхтэн хамгийн мэдрэмтгий эрхтэн. Бүр ус төрөгчийн атомын диаметртэй тэнцэх хэмжээний маш өчүүхэн шилжилтийг ч илрүүлж чаддаг. Сайн хийлж хуруугаа ердөө 1 микрон хөдлөхөд л чих түүнийг мэдэрдэг. Сонсголын эрхтэн гэж яг юу байдаг талаар бид мэдэж авлаа. Бидний сонсгол их бага хэмжээгээр ямар нэгэн шалтгаанаас болж мууддаг ч гэсэн хамгийн их муутгаж байгаа шалтгаан нь чимээ шуугаан амьдралын хэм маяг юм. Шин зүйл болгон муудалтай байдагтай адил сайн тал нь хүмүүст саадлахгүй тулд ашиглаж байгаа ч гэсэн сөрөг талч бас байгаа юм. Одоо үед хүн бүр чихвж ашигладаг. Бүх зүйлийг их чангаар сонсож байгаа. Бас чимээ шуугаан их том хотуудад амьдарч байна. Энэ нь бидний сонсгол болон бусад олон зүйлд муугаар нөлөөлдөг байх тийм үү? Тийм ээ. Дуу чимээний эрчим 3 децибелээр нэмэгдэх тутамд таны сонсголд аюулгүй байх хугацаа 2 дахин багасдаг. Өөрөөр хэлбэл 80 децибел чимээнд 8 цаг байхыг аюулгүй гэж тооцдог бол 92 децибел чимээнд ердөө хагас цаг л байх ёстой. Хөгжмийн концертууд ихэвчлэн 92 децибелээс чанга байдаг. Мөн зарим үрслийн эсрэг эмүүдийг 7 хоногт доор хаяж 2 удаа хэрэглэхэд сонсгол муудах эрсдлийг нэмэгдүүлдэг. Хүмүүсийн хэрэглэдэг чихвчнүүд ихэнхдээ микро болон нано хуванцраар хийгдсэн байдаг. Тэгтэл бидний хийсэн судалгаагаар чихний үсрэхэг эзүүдэд эдгээр хуванцар илүү ихээр шингэдэг гэж гарсан. Маш аимшигтай үр дүн байгааз. Сонсгол муудах болон таны мэдгүй сулрал бидний хэлдгээр насжилттай холбоотой зүүн хөвчний хамаарлын талаар та юу гэж бодож байна? Энэ сонсгол муудснаар бидний зан үйл өөрчлөгдөж, болмоор тархины бусад хэсгийн нейронууд алдагдахад хүргэдэггүй, эсвэл сонсголын мэдээлэл ирэхгүй болохоор шууд нөлөөлж байна. Бид үүнийг аль алинх нь нөлөө гэж үзэж байгаа ч шууд хамаарлыг нь одоогоор тогтоогүй байна. Гэхдээ шууд бус хамаарлал нь батлагдсан. Сонсгол муудснаар нийгмээс тусгаарлагдаж, депресд орж, мэдээлэл хүлээж авах болон шин зүйл мэдэж сурах нь багасдаг. Цаг тухайд нь эмчлээгүй орхисноос үүдэлтэй сонсгол алдагдлын зардал нь жилд бараг их $80 хүрч байгаа. Үүний учир гэвэл сонсголоо алдсан, сонсгол нь муудсан хүмүүст олдох ажлын байр багасж, хөдөлмөрийн чадвартай болох эмчилгээ үйлчлэгээ багаж хэрэгслийн үн маш өндөр бодиттой холбоотой. Би ч хөвчөө хэд чанга сонсож байгаагаа яаж мэдэх вэ? Үүнийг мэдэх хамгийн энгийн арга бол таны хажуу зогсож байгаа хүн таны юу сонсож байгааг сонсож чадахгүй байх ёстой юм. Сонсож байвал хэтэрхий чанга байна гэсэн үг. Эцэг эхчүүд үүнийг анхаарах хэрэгтэй. Сонсгол муу хүнтэй харилцаад өгөх таны гол зөвлөгөө юу вэ? Хамгийн чухал нь тухайн хүн рүүгээ харж удаан ярих хэрэгтэй. Хашгирах нь тус болохгүй. Мөн бусад чимээ шуугааныг зогсоох эсвэл өөр өөрөөс ярихаа болох хэрэгтэй. Харж харилцах, удаан ярих нь маш их мэдээллийг ойлгоход тусалдаг. Бид бүхэн чих шуугахыг өөрийнхөөрөө тайлбарладаг. Баруун чих шуугж байх юм бол хин нэг нь намайг магтаж байна. Зүүн чих шуугж байх юм бол хин нэг нь намайг муулж байна гэж дүгнэдэг. Гэхдээ энэ нь тэгсгээд өнгөрчдөг учраас бид их нэг зүйл боддог байх. Гэхдээ энийг шинжлэх ухааны талаас нь тайлбарлах юм бол магний уухан чих шуугилдаг удаашруулах, буцаах, эсвэл урьдчилан сэргийлэхэд
тусалдаг гэсэн нотлохоо байдаг уу? Чихшүүгэлт бол тархины зүгээс ирж буй мэдээлэл буурсантай холбоотойгоор үүсгдэг хий үзэгдэл буюу дуу юм. Мигрен гэж нэрлэдэг толгой байн өвдөх өвчтөй хүмүүст магний нэмэлт хэрэглэх нь тусгай байдаг ч бусад төрлийн чихшүүгэлтэнд тусалдаг гэсэн судалгааны үр дүн одоогоор гараагүй байгаа. Гэхдээ сонсголын аппарат зүүж зах хязгаарын чихний үйл ажиллагааг сайжруулахад тархи өөрийгөө дахин тохируулж 75% тохиолдолд чихшүүгэлт багасна. Өнөөдөр бид сонсгол алдалтын шалтгаануудыг мэдж авлаа. Сонсгол алдалтын шалтгаанууд зөндөө олон байдаг ч гэсэн бид эртгэн дээр нь зас залруулах юм бол энэ бидний амьдралд аюулгүй юм. Бид үргэлж залуу байхыг хүсдэгтэй адил энэ хүсэлдээ хүрэхийн тулд зөвхөн гадаад үзмж харагдах байдлаас илүүтэй эрүүл мэндэд анхаарах нь илүү чухал юм. Өнөөдөр бид маш сонирхолтой нэгэн подкастын товчлолыг хүлээн авсан сонслоо. Үргэлжлүүлээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.